За сайн байцгаана уу. Өмнөх хичээлээрээ бид ерөөхдөө хэмжээс хэрхэн тавих болон хэмжээсийн өөрсдийнхөө зургийн тааруулах тохиргоогоо хэрхэн хийх талаар орсон бол за өнөөдрийн хичээлээрээ арай дэлгэрүүлээд за ерөөхдөө өмнөх хичээл дээр Solution Dimension хэсгийн энэ хэсэг дээр командуудаар ерөөхдөө интерфейсийн хэмжээсээ тавьдаг бол за мөн гараас DI гэж дуудахаар ерөнхийдөө хэмжээсээ шууд автоматар тавьж болдог гэж орсон. За ерөнхийдөө энэ хэмжээс 2.5 гэдэг өмнөх 11 дэх хичээлийн бидний хийсэн тохиргоо харж байна. За өнөөдөр дээр нэмэлт юу орох вэ гэхээр за энэ бусад хэсгүүдэд энэ хэсэг маань ерөнхийдөө ямар хэрэгтэй вэ болон шаардлагатай вэ гэдэг дээр нэмэлт хичээл оръё. За ерөнхийдөө multi bar за бид нар ямар нэгэн тохиолдлоор ч юм уу те арамтуурын одоо нөгөө хавтан элементүүдийн багц арамтуур гэж байгаа. За энэ багц арамтууруудыг ч юм уу тийм жишээлбэл эндээс энэ хүртэлх зайг нь одоо энэ 200 зүгээр энэ дээр жишээ харуулж байгаа шүү. За 200 хүрчих нь 27 ч юм уу те 54 байх хэрэгтэй ч юм уу те гэдэг хэмжээсээ энэ дээр автоматар яаж тавьдаг тохиргоог хэмжээсэн тохиргоог яаж хийдэг байдлаар орох гэж байна. За багц арамтуур гэдэг маань ерөнхийдөө за энэ дээр 10-ын арамтуур 200-ийн алхамтайгаар 28 шиг байна гэдэг ингээд энийгээ би багц гэж хэлээд байгаа шүү. За энийг тавихын тулд хэлбэрчлэхин тулд tag хэсгийн multi bar арамтуур дээр тавингууд за энэ дээр харагдсан багц арамтуурын иймэрхүү юу харагдаж байна. За ийшээгээ оронгууд за энэ дээр хэдүүл ямар тохиргоо хийх вэ гэхээр за tag family гэдэг маань дараагийн хичээл дээр ороод явна. Tag family гэдэг маань юу хэлэх вэ гэхээр бидний одоо хүчлэлтэй арамтуур дээр ч юм уу те диаметрын тэмдэг тавилаа. Ардаас нь арамтуурын диаметр 10 ч юм уу 20-ын диаметр ч юм уу те. Тэгээ зураартад 200-ийн алхам гэдэг юм уу те. B1 B2 гих мэтчлэн тавьдаг тэмдэглэгээнүүдийг ерөнхийдөө Revit-ээр tag гэж яваад байгаа шүү. За энэ дээр нэмэлтээр юу их вэ гэхээр хэдүүлээ. За шинэ төрлийн одоо хэдүүлээ ер нь өмнөх хичээл дээр хэмжээс 2.5 гэсэн иймэрхүү хэмжээсийн утга үүсгэсэн бол өнөөдөр тусдаа яг арамтуурын тусдаа юм хэмжээсийн утга үүсгэх байгаа. За тиймээс өмнөх хэмжээс орсон хэмжээс дээрээ edit type руугаа ороод duplicate гэсэн итгэс рүү ороод за duplicate гэдэг маань copy дэн. Яагаад copy гэж байгаа вэ гэхээр надаа ерөнхийдөө одоо энэ бидний өмнөх хичээл дээр үүсгэсэн одоо энэ хэмжээс 2.5 ч юм уу темплетний дагуу ойролцоо одоо энэ арамтуурын маань тэмдэглэгээ ерөнхийдөө текст ч юм уу те энэ тэмдэгтүүд маань адилхан байх хэрэгтэй гэж байгаа бол энийгээ би копидсан байгаа. За энэ дээрээс хамгийн түрүүнд хийх юм нь за tick line гэдэг маань энэ ташуу зураасуудыг хэлдэг. За би энийг hide хийчихнэ. За энийг hide хийнгүүтээ би одоо энэ нөгөө түрүүний multi bar байгаа шүү дээ. Тийшээгээ ороод би түрүүний duplicate хийсэн хэмжээс 2.5 ангууд за энэ таш ерөнхийдөө миний сая шинээр үүсгэсэн арамтуур 2.5 гэсэн утга ерөнхийдөө энэ multi bar annotation-ы одоо энэ утга руу орчиж байгаа гэсэн. За түрүүний ташуу зураасуудыг би hide хийснээр энэ олон ташуу зураасууд хайдлагдсан байгаа. За ерөнхийдөө ойлгож байгаа тийм ээ шинээр арамтуурын одоо энэ хэмжээс гэдгээс гадна тусдаа арамтуур гэсэн хэмжээсийн юу үүсгэсэн байгаа type үүсгэсэн байгаа. За ийшээгээ орлоо биднэрт хэрэгтэй юм. За арамтуурын алхам тийм ээ. Одоо энэ маань арамтуурд 200-ийн алхам тавьж байгаа тийм үү. За хэдэд хуваагдаж байгаа юм. За энэ утга. За ингээд харангуут арамтуурын юу болон алхам маань харагдаж байна. За энэ дээр юу их вэ гэхээр за биднэрт за энэ эндээс 200-аас 27-гийн хооронд зай харагдаж байгаа. Энэ зай ерөөхдөө байх шаардлагагүй гэж үзэж байгаа бол 0-ыг давна. За 27 энэ дээр ч харагдахгүй ч магадгүй 27 54 хоёрын хооронд total одоо урттай нийт урттай маань бас зай маань 0 байгаа учраас энэ хоёрын хооронд зай байхгүй харагдаж байгаа. За ингэнгүүт бүгд ерөнхийдөө ингэж нийлсэн юм шиг харагдаж байна тийм ээ. За одоо энэ дээр юу их вэ гэхээр за дугаарынхаа өмнө за x ч юм уу энэ ч юм уу те за тэмдэглэгээ бичлээ. За тэнцүү. За ингэснээр ерөнхийдөө ингээд хэмжээс маань багц одоо элементүүдийн одоо алхмыг тэмдэглэх хэрвээ шаардлага гарах юм бол ингээд хэмжээс тавьж болох нэ. За баярлалаа.